Teen Zone podcast. Сайн байцгаана уу? Өсвөр үеийнхэнд зориулсан Teen Zone podcast-ийн шинэхэн дугаар эхэлж байна. Өсвөр үеийнхний ертөнцөөр аялж зам мөн тэднийг сонсох зорилготой. За хамгийн гайхалтай бас нэг гоё мэдээ байгаа. Тэр нь эцэг эхчүүд, асран хамгаалагч та бүхэнд зориулаад өсвөр үе хүүхдийн эмч, сэтгэл зүйч хулангийн зөвлөгөө мэдээллүүд бас орно. Тэгэхээр та бүхэн подкастаа дуустал нь сонсоорой. Өсвөр үеийнхнийг сонсъё, ойлгоё. Манай подкастад мэдээж хэрэг өсвөр үеийн хүүхдүүд маань өөрсдөө зочдоор орох болно. Өнөөдрийн зочид бол Америк Монголын хамтарсан шилдэг сургуулийн 10 дугаар ангийн сурагчид ирсэн байна. За, Бадрах. За, охин байна. Жаргалмаа. За, өдрийн минь хоёроо. Өдрийн минь. За, хичээл хэрэг. Хичээл гайгүй. Одоо амрах гал. Ааха. Хурдан амраасаа гэж бодож байна уу? Харин тийм ээ. Одоо гэтэж гой хамарлаа. Ааха. За, өнөөдөр гурлаа өсвөр үеийн хүүхдүүд, өсвөр насны хүүхдүүдийн зан харшийн тухай ярина. Яг нөгөө бага наснаасаа бага анги гэж ярьдаг штэ, 1-ээс 5 дугаар анги хүртэл ер нь бол бага нас, бага анги. Тэгээд 6 дугаар ангид орохоор өсвөр нас эхэлдэг штэ. Яг тэр үеэсээ эхлээ та хоёрын зан харшийн хэрхэн өөрчлөгдсөн. За тэгээд мөн гэр бүлийнхэнтэйгээ хэрхэн хайрцдаг ч гэдэг юм, ер нь зан төлөвийн тухай гурлаа өнөөдөр ярилцъя. Тэгэхээр дунд ангид ороод ер нь та хоёрын зан харш хэрхэн өөрчлөгдсөн бэ? Дунд ангид орсноос хойш ерөн өмнөхөөс арай дуу сул тэгээд юм ойрлж гүхэн багассан л юм. Бага ангитай бүр ингээл очрох ойрлох байсан юм. Өмүүлдэг. Аха. За, Жаргалмаагийн хувьд. Тийм, миний хувьд гэвэл бараг ахлах ангиас олзон илүү өөрчлөгдсөн гэх юм уу. Дунд ангитай бол ер нь бага ангитай байдаг байсан шигээл байдаг гэсэн. Тэгээд ер нь сургууль дээрээ нэх юм ярьдаггүй, өгдөө цөөтэй тэгээ гэрийнхэн цаа нилээ их юм ярьдаг байсан. Харин ахлах ангид ер нь орж ирснээсээ хойш тийм 9-р ангис гэсэн үг. Ангийнхантайгаа илүү нээлттэй болсон гэх юм уу? Дасаад ч юм уу мэдгүй ер нь илүү ярьдаг болсон. Тэгээд ер нь гэрийнхантайгаа байх хугацаа маань бас илүү багассан болохоор ч юм уу ярих юм маань яг илүү ихсэн. Гэрийнхэнтэйгээ нөгөө цаг нь багассан мөртлөө ярих юм бүр илүү их болсон гэж юу? Сургууль дээр ер нь хамгийн их цаг өнгөрдөг штэ одоо. Ялангуяа дунд ангид ороод, бүр ахлах ангид ороод хүүхдүүд чинь найз нөхдөдөө тэгэл сургуулийн янз бүрийн дугуулна секц, хичээл ном гээд хамгийн их цагийг сургууль дээр өнгөрүүлж байгаа. Тэгэнгүүт гэртээ бага цаг өнгөрүүлдэг болж байгаа. Гэрийнхэнтэйгээ ярих ярианд багасгаар гэрийнхний аав ээжийн хандлага ер нь ямар болт? Миний юу харж байхаар бол нэг юм асуулт их асуудаг болоод тэгээд юм дандаа нэг юм мэдхийг хүсдэг болох юм. Нөгөө уулзах цаг нь айгүй бага болсон болохоор. Тийм, миний хувьд гэх юм бол ээж минь яг сургууль дээр их өнгөрөөж байгааг ойлгоод ер нь ямар шоу юм гээд ер нь өдөр алган нэг сайн ярилцаж чадахгүй ч гэсэн ер нь ярахаараа нэлээд татн байдаг гэх юм уу? Чанартай ярьдаг. Ярилцах үедээ. Өсвөр үеийнхнийг сонсъё, ойлгоё. Миний хувьд болохоор яг нэг гол нь хүүхдтэй ингээд нөгөө сэтгэл заслыг гол нь хийдгээрээ илүү нөгөө одоо сэтгэл зүйч хийс илүү давуу тал нь гэхээр бид нар нөгөө хүүхдээ шууд тулган ярьж болохгүй. Та хүүхдтэйгээ ярилцахыг хүсчвэл эхлээ хүүхдээ сонирхлыг сонс гэж байгаа. Ганцаараа байхыг хүсчвэл ганцаараа байх гэд үз. Тэгээд дээрээс нь нөгөө болохгүй гэдэг үгийг бага ашиглаарай гэж байгаа. Ингэж болохгүй шүү, тэгж болохгүй шүү гэж хэлхийн оронд ингээд үзэл ямар байх вэ? Ингүүл ямар шийдэл гарах вэ? Тэгвэл яах вэ гэж сонголт өгөх нь дандаа сонголттойгоор явж явах хэвээр. Тэгээд дээрэс нь өөрөөсдөөс нь хариултыг авчих хэвээр. Асуултын тавиад өөрөөс нь асуулт хариултыг авах юм бол та яг гаргалгаа замаа холоод очихно гэсэн. Сайн нөгөө Бадрахын хувьд тэгж шít өсвөр настай болоод эхэлсэн чинь гэр бүлийн зүгээс нөгөө асуулт их тавьдаг болсон гэд тэ. Одоо тэгж гинөө, хичээл нь гоё ээ нөө гэдэг ч юм уу. Ерөөсөө л нөгөө ярилцах гэдгээс илүү асуулт тавих нь ихсэн юм шиг санагддаг гэд хэлж гин тэ. Тэгэхээр нөгөө нэг яагаад асуулт тавиад байна гэд одоо би түрүүн хэлсэн шнэ. 6 настай байхад Бадрах өөр асуулт тавьжсэн байхгүй. Ээжтэй аавда өнөөдөр би тийм ус үзсэн, ингэж балаа ярьсан, ингэж үзгээ ярьсан, намайг ингэж суугд гарын минь ингэж хөтлөсөн гэд ингээ хэлжсэн. Тэр үед нь бид нэр яасан бэхээр ингэж харснаа. За дараа бол завгүйсэн гэд ингээд өнгөрөөч байгаа юм. Эргээд Бадрах маань нөгөө 15-14-тэй болоод ирэхэд
аав ээж нь яагаад миний хүү надад ярихаа болчихваа гэд жишээ нь ингээд эргээд ингээ харж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө цаг үе өөрчлөгддөг учраас яг тэр шулганаад ярьж байгаа үед нь та ингээ бариад аваа. Тэр үед нь дасгачих юм бол эргээд алцахгүй болчих байгаа. Тэгэхээр одоо нөгөө ганцхан Монголд ч биш л дээ. Энэ ерөнхийдөө ингээ усар насны хүүхэд маань дэлхийд даяараа л тулгуур асуулттай байдаг. Одоо та хоёр ч ахлах анги 11 12 гээл 12 дугаар анги төгсөөд оюутнууд болох нь штэ. Ер нь ирээдүйн зорилгоо тодорхойлсон байгаа юу? Тийм. Жаргал Гадаад руу сурна гэдэг зорилготой. сургуулаа төгсөөд. Тийм. Бадрах. Одоо ингээд сургууль сурж байгаа. Тэг хажуугаар нь IELTS CDD бэлдээд ер нь бас гадаад руу ингээд суралцах бодолтой байгаа. Гадаадд сурах яагаад хоёлаа тийм бодолтой байгаа? Ер нь нөгөө миний сонгосон мэргэжил нь манай Монгол орнд их сайн хөгжиж чадаагүй төрийг тэгээд гадаад ус нарай илүү сайн болохоор нэр гадаад зэшиг явах. За нууц бишүүл ямар мэргэжил сонгосон бэ? Би болохоор хоёр мэргэжлийн нэгийг сонгосон. Тэгээ нэг нь болохоор нөгөө AI developer гэдэг ингээд хөгжүүлээд код бичээ тэрийг илүү улам болгодог юм мэргэжил. Одоо яг нөгөө сүүлийн үед маш хэрэгтэй байгаа мэргэжлийг зааж аргалмаа. Тэг би ер нь багасаа л гадагшаа явна гэсэн зорилготой байсан. Тэгээд ер нь гадаадд сурах юм бол буцаад Монголд ирэхэд бол ажлын байрын олдсон илүү сайн байдаг. Тэгээд ер нь илүү ирээдүйтэй байдаг болохоор гадагшаа сурна л. Өсвөр хийхнийг сонсъё. Ойлгоё. Гомчууд одооны хүүхдүүд айгүй эмзэг болцсон гэл те. Ингээд үг даахгүй эсвэл нөгөө ямар ч юм ярихгүй ингээл дууга хураачдаг. Ер нь тийм үү шүүмжлүүдийг сонсч ирсэн үү? Ээж аваасаа өөр хүмүүсээс ч юм уу хамаатан саатан томчуудаас. Сонсчсэн. Ер нь ингээд их хүмүүс ирэхдээ ингээд бид нар хэлэхдээ юм зовж үзээгүй. Тэгээд нэг ажил хийж үзээгүй, юм хийж үзээгүй л гээд. Одоо та нар л жаргаж байгаа гэж байна. Тэр тим ярианд нь ямар хандлагатай байдг вэ? Тэгээд хаяада тэгээд тэрийг хүлээж авчаад тэгээд хаяада нэг тоодог. Тийм одоо ингээд цаг үе өөр болсон байхад бас тэгэж хэлэх нь жоохон сонир байдаг. Ер нь бол хүн болгон адилхан байна гэж байхгүй. Тэгэхээр бас ер нь ихэвчлэн өвөө эмээл тэгж хэлдэг болохоор тэгээд бас хөгшин хүмүүс юм даа л гэж одоо нэг тоодоггүй шүү дээ. Миний үед бол тийм байгаагүй гэж ярьдаг шүү дээ. Тэгээд ингэдэг байхгүй томчууд чи ингээд их юм өөрсдөө ингээл яриад л идэг те. Тэгэнгүүт нөгөө яг одоо дунд ангид орол манай хүүхд ярих нь багассан. Тэгээд эсвэл бүр нэг ууралж байгаа юм уу баярлж байгаа ч юм уу ерөөсөө мэдэгддэггүй. Юу ч ярьдгүү гэдэг ч юм уу. Та хоёрын хувьд одоо сэтгэл хөдлсөн, гомдсон, ууралсан үедээ гэрийнхэндээ ямар зан аш гаргадаг вэ? Одоо хүүхдүүд бол нөгөө ингэдэг ч өрөөндөө ороод тагуулчдаг ч гэдэг юм уу. Эсвэл эцэг ихтэй ярих гэхлээр нэг үгээр хайрлал тийм үгүй гэл. Тэгэхээр эцэг эхчүүд ч бас амар их ярихыг хүсдэг. Гэхдээ хүүхдүүд нь өөрсдөө нээлттэй биш байдаг ч гэдэг юм уу. Ер нь гомдсон, ууралсан үедээ сэтгэл хөдлөлөө яаж гаргадаг вэ? Би яг хэлмээр байгаа үедээ л хэлдэг. Тэгээд хэлмээргүй санагдах юм бол зүгээр өрөөндөө л байж идэг. Гэтэ ер нь хичлэн хэлхийг л хичээдэг. Тэгээд ер нь гомдож ууралсан ч гэсэн их удаан үргэлжлэхгүй тэгээ жоохон байж аал буцаад зүгээр болчдөг болохоор нэг хэлээд байдаг. Тэрэнд нэг стресстэй юу? Би харин болохоор тэгэл гомцсон тэгээ уурс үедээ бүр чимээг болчоод тэгэл чимээгүй л байгаа дээ. Өсвөр хийхнийг сонсъё. Ойлгоё. Хит их хүүхдэд бас нөгөө ингэ тушааж болохгүй. Орчин цагийн хүүхдэд. Тэгэхээр яг үгээр та нөгөө анханасаа найз байх ёстой. Гэтэл найз байх үеийг өнгөрөөцсөн байна. Яа энэ үеийн хизээ байсан бэ гэхээр эндээс харагдахад уг нь бол хүүхдэд та нэгдүгээр ангид ороход нь л яг нөгөө бичгээ сураад эхэлж байгаад маш их ярьдаг, маш их орчинтойгоо дасан зогсохгүй. Багш намайг тэглээ анги инглээ, би хичээл дээр инглээ яг яриад эхэлж байгаа. Энэ үеэс эцэг эхч бид нар ярих ёстой хүүхдтэйгээ. Тэгэхээр нөгөө ярилцахгүй байж байгаа гинт 9 настай 10 настай болсон хүүхдтэйгээ одоо нэг амар ээж аав нь болсон юм шиг цаа. Гинт би хүүхдээс ярьж чадахгүй байна гэд эцэг дийлэн гэдэг байхгүй юу. За тэгэхээр эндээс юу харж байгаа гэхээр
нэгд хүүхдээ ерөөсөө зөв хүн болгоё, хүмүүс эргээд өөрөө шийдвэр гаргадаг хүн болох аюул чухал байна. Тэгэхээр хүүхдтэйгээ эхлээ та нүднийх нь харцын хар, ярьж байгаа ярианых нь өнгийн сонс, биеийнх нь хилэмжийн хар, за мөн цаашлаад таны хүүхд хооллолтын гормын хүртэл харна. Хүүхэд сэтгэл санаа тавгүй байгаа үед яаж хоолдог, маш хурдан түргэн ерөөсөө л нэг амьсгаар хоолдог. Хоолныхаа амтыг ерөөсөө мэдэрдэггүй. За тэгээ стресст одоо энэ би жишээ нь энэ хүүхдтэй минь гэр бүлтэй байлаа гэхэд бид нийгмээрээ л юм асуудал байгаа байхгүй. Тэгэхээр та яах вэ гэхээр та хүүхдтэйгээ нэг удаа ч гэсэн эхлээд нэг удаа хоёулахнаа суугаад ганцхан минутыг зарцуулаад үз. Таны хүүхэд гашуун байна уу, нялуун байна уу, ямар амттай нэг тухайн зүйлийг амтлаад үзэж байгаа. Ерөөсөө яг идж байгаа юмдаа анхаарлаа хандуулахгүй. Яагаад гэвэл одоогийн хүүхдүүд болохоор идж байгаа юмдаа яаж анхаарлаа зурагт юм уу, утас юм уу, аливаа нэгэн зүйл рүү анхаарлаа хандуулцдаг, амтаа мэдэрдэггүй. За ингэснээрээ хүүхдэд яг эргээд өсөлтийн зонд нь нөлөөлдөг. Өндөр болохыг хүсэддэг, өндөр болмоор энэ том болмоор байна гэдэг. Стресстэй хүүхэд, асуудалтай хүүхэд өндөр болтгоо. Улам дотгошоогоо болоод дуугаа ураагаад царайны маань өнгөн өөрөө ядгүй гэхээр ерөнхийдөө нөө бид нар идэж хүний нүднээс далтаж хардаг. Ингээд нүдээ тогтож харахгүй гэсэн. Тэгэхээр бид бүгд нөгөө анханасаа хүүхдтэйгээ яг гэхээр магадгүй таны хүүхдийн дууны өнгөн сул байгаад нэг зоригтой шийдлээ хэлж чадахгүй бөөрөнгөлсөн өнгө аястай байгаад байвал та хүүхдтэйгээ ярилцах цаг аль хэдийн өнгөрчжээ. Тэгэхээр хүүхдтэйгээ нэг жоохон ч цаг гаргаад өгөөч гэж байгаа. За тийм одоо та өсвөр нас руу орж байгаа бусад хүүхдүүд байгаа шүү дээ. 10 настай. Тэгэхээр одооноос эхлээл та яриад өгөөч. Яриад өг өөрийнхөө хүүхдийнхаа дуртай зүйлийг асуу. Миний хүү энэ юм дуртай юу, тэр юм дуртай юу гэхээс илүүтэйгээр ямар хоол идэх сонирхолтойг нь эхлээд асуул та хүүхдийнхаа. Гэтэл нөгөө бид нар тэгдэж штэ. Янз янзын нөгөө үнэтэй одоо өөрт нь хэрэгцээтэй электрон юм цахилгаан ч юм уу юм ин л аваад өгч материалаар илүү болгож байгаа юм бол тэр болоод явчихна гэж бодоод байна. За гэтэл энэ гараад байгаа үр дүн өөрөө явуунаас болж бид нар хүүхдтэй үүсгэсэн юм бэ? Ягаад хүүхдүүд энэ асуудал ингээ хүүхд өрөнгөд нэг үгээр хариулдаг юм гэхээр бид бүхэн нөгөө ярилцах хэвээр цаг дээр нь эд материалд нь буюу ажил хийж өглөөнөөс оройг хүртэл завгүй амьдралын хотын төгжрөл гэдэг ярианд өнгөрөөсөөр хүүхдтэйгээ ярилцах насыг өнгөрөөсөн байна. За тэгэхээр бусад их хэцүү ч гэсэн үүнээс цааш түүнээс цааш эцэгчүүд маань ерөөсөө юуг анхаарах хэрэгтэй гэхээр хүүхдийнхээ хоолж байгаа, унтж байгаа байдал, дээрээс нь хувцалж байгаа байдлыг хүртэл харах хэрэгтэй. Энэ бүгд нь нөлөөлнө. Та ганцхан миний хүүд юу хэрэгтэй, юу сонирхтой гэдэг юм бол хэлэхгүй, ерөөсөө хариулахгүй л гэсэн. Тэгэхээр яг үгээр та зүгээр л энгийн орчинд хүүхдээ хараад айлын том хүүхдээ хит их бити хариуцлага өрүүлээч. Айлын томчууд ч ер нь хариуцлага үрдэг шүү тий. Айлын том илүү үлгэр жишээ байж иж дүүнер чинь чамайг дагаж дуурайна гэдэг ч юм уу тий. Тэгэхээр нөгөө бид нар ингэдэж нөгөө дээр үеэс гэх юм уу боломжтой ясаар гэх юм ерөнхийдөө нөгөө айлын том эрэгтэй хүүхд байж ээж ойлгох ёсгүй эмэгтэй хүүхд байж ээж чи юмд шудраг байх хэвээр манлайлагч байх хэвээр энэ одоо нөгөө 90 цагийнхаа үед бол энэ нөгөө цогцох үе бас биш юм аа. Тэгэхээр яг үгээр эргээд нөгөө бид нар эмэгтэй хүүхдийг хатуучлалтаа өсгөчгөр айлын эзэгтэй болохоор юм болгоныг төвчдөг болоод ирдэг. Эргээд төвчснийхаа дараа яг үгээр зовлон бэрхшээл гарахаар ганцаараа дутгшаалчдаг гэсэн үг. Тэгэхээр нөгөө тэрний ямар ч тийм нөгөө одоо хань нөхдөдтэй боллоо гэхэд хүнд хайрлуулах гэдгээ мэдрэхгүй. Тэгэхээр энийг хизээ мэдрүүлэх ёстой гэхээр өсвөр наснаас л хүүхд мэдрэх ёстой. Та аав нах юм бол өсвөр насны хохинд болцоонд яваад үз. Ээж нах юм бол хөвгүүдтэйгээ болцоонд яваад үз. Тэгтэл та хүүхдтэйгээ сонирхлыг тэр цаг үеэс мэдэрч эхлэх боломжтой. Тийм. Нүс гэртээ байгаад бол мэдэхгүй шүү дээ. Гэртээ байгаад би өнөөдөр инглээ гэдэг хүүхдэд мэдэхгүй. Өсвөр үеийнхнийг сонсъё, ойлгоё. Багш нар хэр сонсдог вэ? Та нар ер нь багш нартаа өөрийнхөө нөгөө яг хувийн зүйлээ ярьдаг уу? Зарим хүмүүс чи ангийн багштайгаа ч юм уу эсвэл хичээл ордог багштайгаа илүү дотн байдаг ш. Танаа сургуулийн гэхэд сэтгэл зүйчтэй юу? Сэтгэл зүйчтэй. Бага хоёр сэтгэл зүйчтэй. Багш нар хүүхдүүдтэйгээ хэр харьцаж байна? Илүү ойр байдаг багш байгаа юу? Илүү ойр байдаг нь ангийн багштайгээд ангийн багштайгээ туслах багш нар л. Нөгөө эцэг ихтэй ярьдаг юм багштай ярьдаг штэ гэл багш нараас тэгж хэлдэг. Ер нь багасаа багш нартай нэг тотн байж үзег болохоор тэгээд яриад байдаггүй шнэ. Ер нь яг багштай хаяадаа л нэг юм ярина. Тэрнээс биш юм яриад байдаг юм уу? Сургуулийнхаа сэтгэл зүйчдэр очиж исэн тохиолдол байна уу? Байхгүй. Сэтгэл зүйч ер нь нэг л өсвөр нас дунд ангид орохлоор
дунд ангийнхаа хүүхдүүдтэй ярилцсан ангиар нь явдаг ч юм уу тийм мэдээлэл сургалт хийдэг үү? Тийм энэ жил хийсэн. Тэгээд ямар санагдаж байна? Тэр гэтээ нэг үрд нүнтэй болоогүй юм шиг санагдсан. Ер нь бидний мэддэг юмыг л яриад тэгээд бас нэлийн ядарсан үед ярьсан болохоор бас ихэнх хүүхэд анхаарал хандуулахгүй ядарсан тэгээд их нойрмог мэддэг юм яриад тэгэл их үрд дүн бол байгаагүй. Тэгвэл сэтгэл зүйч бас мэдрэх хэрэгтэй ахна штэ юуны тухай ярих уу та дэс эсвэл асууж агаад ярилцах сэдвээ сонгох ч юм уу сургуулийн сэтгэл зүйч нар одоо ер нь бүх сургууль сэтгэл зүйчтэй болцсон 12 жилийн ерөнхий боловсролын сургуулиуд хувийн болон улсын сургуулиуд сэтгэл зүйчдэр очих шаардлага гарвал ярилцах шаардлага гарвал ээж аваасаа өмнө сэтгэл зүйчтэй ярилцах уу та хоёр бол эсвэл гэр бүлтийг ярилцах уу гэрээхэнтэйгээ ярилцаад ер нь нэг сайн ойлгож өгөхгүй байгаа юм шиг санагдах юм бол сэтгэл зүйч дээр очиж ярил. Илүү мэрэгжлийн болохоор ер нь ойлгохлаа. Тэг би бол ер нь сэтгэл зүйч хашдаг. Ягаад гэвэл манай нөгөө сэтгэл зүйчээр өөрөө төгсөн тэгэл аавтайгаа яриад аваас үчтэй. Аав сэтгэл зүйч юм биш үү? Яг тэр мэрэгчлэр ажиллаж байгаагүй. Тэг тийм мэрэгчлэр төгссөн. Тэгэхээр ярилцахад илүү амар ахна шүү дээ. Ял болох гэр бүлийнхэнтэй ярилцаарай л гэж зөвлөмөр байна. Яагаад тэгэхээр би ч гэсэн бас өөрөө өсвөр насны хүүхэдтэй яг юу болж байгааг нэг тэгдэггүй байхгүй нөгөө өөрт нь бүх юм таалагдж байгаа юм уу эсвэл өөрт нь хэцүү байгаа ч юм уу тэр чинь бас нэг хувь хүн учраас тодорхой хэмжээний бүх сэтгэл хөдлөл өөрт нь байгаа шүү дээ. Сэтгэл гутрал гэж ярьдаг шүү дээ. Ер нь сэтгэл гутралд орж ирсэн үү? Тийм зүйл мэдэрч ирсэн үү? Зүгээр жоохон энэ юу гэж хэлмэр ч юм дээ. Хинтэй ч юм ярмааргүй зүгээр ганцаараа л ямар санагдсан үед бол байдаг. Гэтэ тэрийг бол сэтгэл готрол гэж ярихгүй. Тэг миний хувьд ч адилхан их тэрийг ч бас ер нь сэтгэл готрол гэж бодохгүй. Тэгэл тийм үедээ зүгээр чимээг болчдөг л да. Найзуудтайгаа бол сайхан нэлен талангүй ярьдаг үстэй. Тий. Ерөн говьчл тэгэл шаар муухай байл. Гэр бүлээсээ илүү сургууль дээр илүү их цагийг өнгөрүүлдэг болцсон нас анги. Тэгэхээр багш нарын ер нь хандлага, хүүхдүүдтэй харилцаа яг та эдийн насныханд хэр одоо сэтгэл санаагчин өрөвдөг эсвэл бүр мохоодог ч юм уу те ямар хандлага ер нь үзүүлдэг вэ? Би яг сүүлийн үеэс л багш нарын хандлага, харилцааг нь анзаарч эхэлсэн. Тэгэд ер нь хараад ахад ихэнх багш нар жоохон эвгүй харцдаг гэх юм уу? Яг ингээд хүүхдүүдэд ойлгохгүй, яг өөрийнхөө бодлыг хэлээд байдаг, тулгаад байдаг. Тиймэрхүү. Тэгээд ер нь багш нарын ярьж байгаа яриа бол хүүхдүүдэд нэлээд нөлөөлдөг. Тэгээд би ч гэсэн ер нь зарим багш нар хаашаа л засмаар л санагдсан. Бүгд бол гоё биш ээ. Хичээл заахын хувьд бол зарим багш нарын арга барил нь бол надад тохирдоггүй. Зарим нь бол нэгдэж сайн тохирдог. Тийм бас миний хувьд адилхан. Зарим хэдхэн багш нь бол нэг сайн жоохон зарим үед нь ойлгодог. Тэгээд ерөнхийдөө багштай бол нэг ойлголцоод бич чаддаг л. Та хоёрын хувьд одоо 2 дахь сургуульч нэ штэ тэ өөр сургуульд явж агаад энэ сургуульд ороод нэг анги болцсон. Өмнөх сургуулаас одоо энэ сургуулийн ялгаа ер нь байгаа юу хүүхдүүдийн ч юм уу нийлдэг хүүхдүүд эсвэл багш нарын бас хандлага. Эсвэл нийтээрээ л одоо бүх сургуулийн багш нар ийм юм байна. Боловсролын систем өөр ийм юм байна ч гэдэг юм уу гэж бодогддог. Би бас нэлээд хідэн сургууль дамжиж ирсэн байхгүй юу. Эхлээд бага анги нэг улсын сургууль дараа нь 1 жил коронавигийн үеэр өөр нэг сургууль тэгээд дахиад 3 жил өөр нэг сургууль тэгээ энд ирсэн байхгүй юу. 4 дахь сургууль. Тийм. Тэгээд ер нь ажиглаад хахад багангийнхаа багшийг бол нэг сайн сандаггүй юм жоохон байсан болохоор гэтээ ер нь бол 12 л надад их тохирсон юм шиг санагддаг. Одоо өөрөө ажиглаад хахаар тэгээд ковидын үеэр болохоор ер нь ихэнх хичээл нь онлайнаар ордог байсан болохоор нэг сайн багш нарыгаа мэддэггүйсэн. Харин хичээлэл заагаал тий. Өмнөх сургуультай болохоор манай багш нарын ихэнх багш нарынхаа арга барил ер нь нэлээд сайн тохирдог. Гэтээ зарим багш нар нь бол мэдээж жоохон
хэцүүхэн ааштай хэцүүлээсэн. Тэгээ одоо энэ сургуультай өмнөх сургуулаа харьцуулж үзэх юм бол энд байгаа багш нар нь илүү дотно гэх юм уу? Өмнөх сургуулийн багш нараас хүүхдүүдтэйгээ. тий. Тэгэхээр ер нь хамаагүй дээр санагдаад байгаа. Миний хувьд би нэг сайн хэлж мэдэхгүй нэг бага ангиасаа төгсөөж энэ ангиар сургуульд орсон нэг бага анги чинь нэг хэн багш заадаг болохоор сайн мэдэхгүй л. Шууд дунд ангиасаа. Шууд ангиасаа сургуульд орж ирсэн тий. Та хоёрын өөрсдийнхөө нөгөө зам төлөвөө тодорхойлвол. За би нэг тийм л одоо тайван ч гэдэг юм уу, даруухан ч гэдэг юм уу. Тэг тодорхойлвол. Би тодорхойлвол нэг танихгүй хүмүүс донд бол би бол арай бус хүмүүсийн бодвол арай даруухан. Тэгээд ер нь таньж мэддэг хүмүүсийн хажууд бол арай галзуу юу. Арай дотн арай яриасаг арай юм хөвгчлөлтэй байх юм уу. Миний хувьд гэх юм бол би уг нь гайгүй 50 хүн ч гэсэн ер нь сүлээ жоохон ууртай болоод байгаа анзаараад байгаа. Тэгээд ер нь бол хүмүүстэй нэг юм яриад байх хүсэлгүй тэгээд ярихгүй зүгээр л ээж идэг байсан бол одоо сүүлийн үед хүмүүстэй ер нь ярилцаад нээлттэй болохыг л хүсэж байгаа. Тэгэхээр яг нөгөө бүр одоо яг би болвол тийм зантаач гэдэг юм уу ийм хүн болсон гэдэг нь бас арай болоогүй ш төлөвшөөгөө биш үү. Тэгэхээр та хоёр 12 төгсөхөөрөө бас арай өөр зүйл ярих байх. 12 төгсөх үед ч юм бас ярилцсанаа. Та хоёр ямар хичээл ер нь дуртай вэ? Энэ чаддгаар нь үндэсний хичээл. Үндэсний хичээл. Гэтэ ер нь их дуртай хичээл байхгүй те. Найзуудтайгаа нийлэхээр ер нь юу хийх вэ? Хичээлийн бус цагаар. Найзуудтайгаа нийлэхээр ер нь ихтэй Улаанбаатарт ер нь хийх юм юу гэдэг? Хийх юм уу тэгээд ер нь амралтын өдрөөр хийх юм нь бол гарч зугаалах, алхах эсвэл найзтайгаа нийлж байгаад уулна гарах. Ер нь уулна гарахыг илүүд би ер нь найзтайгаа үздэг данж. Сая үйл гарсан. Тэгээд ер нь одоохонтой одоо гарыг иш төлөвлөж байгаа. Ер нь нэг мөсөн ангиасаа хамт аваа явд юм уу гэдэг. Ангийнхаа найздаг ба. Тэгэнгүүтээ ер нь хүүхдүүд гарсныхаа дараа ер нь Шангрила талбай эсвэл хүрээлэн эсвэл тэгээд найзынхаа гэртэл цуглалт юм уу л гэж бод. Тэрнээс их юм хийдэг бол байгаа. Тэгээ ер нь юу хийвэл гоё хотод юу байгаасаа гэж хүсэж байна. Хотод найзуудтайгаа хамт хийх одоо явж болох, зугаалж болох, чөлөө цагаа өнгөрүүлж болох. Паркийн тоглоом нь нэмэгдчихвэл бас нөгөө далайн дээрэмчийн дээр шиг тийм их тоглоомнууд нь нэмэгдчихвэл бас гоё. Тэр чи одоо амар хуучирсан юм шиг санагдаад. Наа төрөхөд л байж гисэн. Одоо төрөх байсан. Үгүй тийм үү? Тэр далайн дээр ч морыг төрөхөд байсан баха. Тийм үү? Бодоод тах. Эсвэл нэмэгд хизээ юм бол сайн мэдэхгүй л. Баг бах тах байдаг. Гэтэ энэ жил бас олон тоглоом нэмэгдсэн. Тийм билээ. Тэгээ нэг робот мобт байсан баха. Шаран. Нэгдснээс нь орсноо та хоёр. Сая ингээд нөгөө тайлбарласан. Нөгөө сургуулийн юу тайлант өдрлөг болоо тэнд нь тэгээд тоглоод дуусаад. Тэнд болдог нөгөө олон тоглолтууд болдог штэ одоо хамтлаг дуучдын тэднээс үздэг үү? Үгүй ер нь нэг очиж чаддгүй. Тэгээ сая л нөгөө тайлант өдрлөг л очиж. Гэрээсээ их гараад идэх болохоор. Тийм үү. Жаргалмаа найзуудтайгаа юу идэг? Хичээлээ тараад ер нь хөвчлээ явдаг байхгүй. Тэгээ манай найзуудын гэрийн зүг бүгдээрээ нэг тийшээ болохоор яг явах замдаа их хичл юм л идтээ. Тэгээ яриад хоол мал идэл. Тэгээ хаяада парк ер нь их хичл парк ордог. Зуны одоо ин 5 сараас л нээдэг штэ парк чинь тий. Өвлөө уйлралд. Өвөл бол нэг явдаггүй штэ. Тэгэл шууд гэрлүүгээ. Тий. Юм идчихэж байгаа л. Гэртээ харихаас өмнө юм идчихэд гэрлүү ордог. Гэртээ хараадас дахиад хийдэг. Гэтэ чи нэг иддэг харагдахгүй л байна. Зарим хүмүүс ч нөгөө бүр ингээл амар аним хувцлал яг үздэг хардаг сонирхдаг зүйлийнхаа хувцлтыг даган дуурайдаг өсний заслалтыг ч юм уу тий нүр будалтыг дуурайдаг штэ. Та хоёрын хувьд ер нь тэгээд гоосхонснаас илүү ер нь тэгээд нүүрний батгаал ер нь арилгамаар байна да. Тэрэн дээр санаа зов. Тэгээд хувцалтай бол хаяа нэг юм гадаа гарах марах үедэл ер нь хардаг. Октод таалагдах гад гоё хувцалдаг юм. Өсөлөх хувцлал. Хаяал баярын өдрөдөл гайгүй гоё. Миний хувьд гэх юм бол ер нь гадаа төрхөндөө сүүлийн үеэс л харж эхэлсэн гэх юм уу. Ер нь үеийнхэн тэгээ харьцуулаад харах юм бол тэгээд
ер нь нэг амар санаа зовж муу байдаггүй шүү дээ. Буддаг ч юм уу. Одоо гоо сайхан октооч бол одоо нөгөө будахгүй ч гэсэн арьсаа арчилна шүү дээ. Тий, арьсаа яаж арчилж байна? Угаагаал гэж янз бүрийн юм төрхөн хөх шаардлага байхгүй юу? Тэгээд тосмос түрхээл. Аха. 9 дугаар ангийн хонхны баяраа та хоёр тэгвэл хоёр жаргалмаа бол байгаагүй байх нь шүү дээ. Өнгөрсөн жил тий. Хонхны баяр хэрүүлсэн бэ? Хонхны баяр бол ерөн сэтгэл дүүрэн гоё болсон. Тэгээд ангийнхантайгаа юм үзээд, юм идээд хөвгөлтэй л байгаа. Аха. Хонхны баяр хийсэн чинь том хүн болсон. Ер нь зөв одоо том хүн болсон юм шиг санагддаг уу? Үгүй. Хаяа юм хийхэд бол тий нэг юм одоо хүмүүс том хүмүүсийн хүрдэггүй өндөрт нь ингээд одоо тэр дэше хүрээдэг дэх юм хэд. За өнөө өндөр байхгүй. Жаргалмаа гээд. Хаяа тэгээд хичээл ном хийгээд ер нь хариуцлага ихсэж байгаа мэдрэхээр яг том болж байгаа юм байна даа л гэж боддог. Хурд нь том болмоор байна уу эсвэл 10 жилдээ сурал юм уу? 10 жилдээ л юмар. Ер нь тэгээд 50-50 л. Тийм. Заримдаа том хүн болмоор санагддаг. За ээж аав нар одоо эцэг эхчүүд юм уу? Ингэдэг шүү дээ. Насандаа нь одоо тохироогүй хариуцлага өрүүлэх өгөх тий одоо жаргалмаа одоо 3 дүүтэй гэж шүү. Тэгэхээр 3 дүүгээ дүүнрээ чи харах ёстой чи айлын том гэдэг ч юм уу. Тийм хариуцлага өрүүлэх үед ямар санагддаг вэ? Өмнө жил ер нь би дүүнэрээ хардаг байсан. Гэтэ энэ жилээс бол ээж гэртээ байгаа болохоор ер нь хариуцлага бол нэлээд багассан. Тэгээд ер нь сурлагатаа анхаарах боломж илүү нэгцэн гэх юм уу. Тэгээд өмнө жилдээ одоо харьцуулж үзэх юм бол ер нь одоо илүү сэтгэл ханамжтай байгаа. Өмнө жил бол санаа зовх зүйлс илүү их байсан. Дүүнэртэй санаа зовно. Тэгээ манай сургууль бас нэлийн хол байсан болохоор өглөө алган ирцээрээ тэгээд ер нь замтай тийм явхаар жоохон ядардаг. Тэгээд одоотойгоо харьцуулж үзэх юм бол ер нь бол хариуцлага багасаад тэгээд ачаал нь багасаад ер нь илүү дээр л амар болж байна. Хадрах дүүгээ харж байна. Дүүгээ харж байгаа. Дүү бас одоо том болж байгаа болохоор хариуцлага багасаад. Дүү нийтнээс. Одоо 10 та. 4 дугаар анги 5 дугаар анги. Ээж аав нарыгаа гэр бүлийнхнийгээ ерөн томчуудыг тэгээ өсвөр насны хүүхдүүдтэй хэрхэн харьцаасаа яаж харьцаасаа гэж хүсэж байна. Яг том хүн шиг ч юм уу эсвэл яг өөрийнх нь насн дээр байсан үе шигээ харьцаасаа ч гэдэг юм уу тий. Ер нь 50 нөгөө хүүхдээ одоо яг ямар ингэ ойлгоол нэг юм хүчлэхийг хүсэхгүй юм уу? Тэхийг тийм тэгээд хаяа энэ юм ярихгүй хахаар ер нь яриач гэд хүчлэх гэдэг. Тэгээд тэрийг яагаад юм ярихгүй гэлээ. Харин тэрийг бол жоохон болоосэл гэж боддог. Ярмаар байвал ярина тэгээд ярмааргүй байвал угаасаа ярихгүй. Яг хичнээн хүчилсэн ч ерөөсөө ярихгүй бүр улам л ярмааргүй санагдана. Тэгээд ер нь яг өөрх нь хүсэж байгаа зүйлийг нь сонсоосэй л гэж хүсэж байна. Тэгэхээр эцэг эхчүүд ер нь аав ээж эмээ өвөө тэг гэр бүлийнхэн томчууд бүгдээрээ өсвөр насны хүүхдээ шүүмжлэхээс илүү сонсдог байгаасай гэж хүсэж байна тий. Ярилцлага маань ерөөхдөө өндөрлж байна. Тэгэхээр та хоёрын хувьд найзуудаа за гэр бүлийнхэндээ зориулаад өсвөр насныхны төлөөллөөс тий хийлэх дамжуулах үг байна уу? Нэг хүчлэхийг хүсэхгүй л байна да гэж хэлээ. Бити хүчлээрээ. За миний хувьд гэх юм бол хүүхдийнхээ хүслийг нь ер нь сайн сонсож байгаарай л гэж хэлээ да. Өөр чи үсэх. Өсвөр үеийнхнийг сонсъё, ойлгоё. Хүүхдийн хүсэл сонирхол дээрээс нь тулгын шаардах биш өөрийн хүсэл сонирхлоор амьдралыг нь бас харах хэрэгтэй гэж гаргав. Нөгөө талаас эцэг эхчүүд бид нэр өөрсдийнхээ өсвөр насн дээр байсан үе бас эргэж санагдаж байгаа. Эргээ санах юм бол би яг энэ үед хинтээ яаж ярилцж ирсэн бэлээ гэдгээ бодох хэрэгтэй байхгүй. Тэгэхээр тэр үед хинтээ ярьсан ярилцах хүн байхгүй. Ганцхан найзуудтайгаа л ярьчихсан. Найзуудаасаа найзууд амд амжсан үгээр л явж ирсэн. Эргээд хамгийн том гаргалгаа хамгийн том шийдэл нь юу байсан гэхээр бидний ээж аауд бүр ингээ багаас нь гэртээ байхад нь би Монгол гэртээ амьдардаг байхад галт ойруулаад хоолын нөгөөд хүүхдүүдтэйгээ нүүр царай бүгдийг хардаг. Энэ хүүхдийн нүднийг сонирн байна. Энэ хүүхдийн ярьж байгаа юу юм байна гэдэг ингээд хүүхдтэйгээ ярилцдаг байсан.
Одоо болохоор нэг өрөөнд ороод юм уу альсвал өөр газар байж хоолдог. Энэ зарчим бас бид нарыг халуундуул орчин байхгүй болгож байгаа. Тэг хүүхдэд ажиглахгүй байгаа гэсэн. Тэгэхээр нөгөө ямар нэгэн асуудал гарсны дараа хэдүүлээ гаргалгаа хайх биш. Асуудал гарахаас өмнө эхлээд гэр бүл дотор байгаа халуун яриага өрнүүлж явах хэрэгтэй л гэж байна. За. Өсвөр хийхнийг сонсъё. Ойлгоё. За тэгэхээр томчууд маань, ээж аав нар, асран хамгаалагч нар маань хүүхдүүдээ шүүмжлэхгүйгээр сонсож сурцгаая. За мөн хүчлэхгүй байцгаая гэж дамжуулж байна те. За өнөөдөр манай подкастад хүрэлцэж ирсэн хоёр дүүдээ баярлалаа. Тийм зоонд чөлөөтөө маш гоё ярилцлага өрнүүлсэнд баярлалаа. Та хоёрын цаашдын сурлагт маш өндөр амжилт хүсье. За тэгээд хүссэн хүсэл мөрөөдөлтөө хүрж жигүүрлээрэ. Баярлалаа. За өнөөдрийн Тин зон подкастын шинэхэн дугаар маань өндөрлж гин. Энэ хүртэл хамт байсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаар хүртэл баяр таа.